Нэг бөмбөг 3 тоглогч хязгааргүй боломж энэ бол 3-3 згсэн бөмбөг. Ингээд 3-3 згсэн бөмбөгийн талаар ярилцдаг подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Энэ бол 5 дахь дугаар. Мэдээж надтай хамт Оргил мөнх маань энэ подкастыг та бүхэнд хөтлөн хүргэдэг. Ингээд 5 дахь дугаар ер нь ямар тэмцээнээр яаж эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн 7 хоногийнхоо тэмцээнүүдээс эхлэе тийм ээ. За өөртөө ч үзэгчтэй үзэх энэ подкастыг үзэх цаг мөчийнх нь мэндийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногт хэм бол 3-3 ертөнцөд 2 тэмцээн болж өндөрлөө. Нэг нь Хятадд зохиогдсон Шан Челленжер. Нөгөөх нь хэм бол Нидерланд улс зохион байгуулагчсан Амстердам World Tour гэсэн 2 тэмцээн болж өндөрлөө. За эхлээд Шанаас яриа тийм. За Челленжер арай багаас нь эхлэе. За тэрхүү Челленжерийн хувьд хэм бол манай Монгол улсаас 2 баг оролцсон. Улаанбаатарын MMC болон Завхан гэсэн 2 баг оролцсон. Тэгээд харамсалтай нь бол хоёулаа эсгэн шатнаас тэмцээнийг орхилоо. За түрүү багаар бол талбай эзэн одоо Хятадын Чомми. За 2 дугаар байранд гэх юм бол Францын Бордо, 3 дугаар байранд Хятадын Шанхай гэсэн багууд тодорлоо. Тэгэд энэхүү челленжерийн хувьд хэм бол Улаанбаатар World Tour тэмцээний эрхийг олох байсан. Эхний 3 багт эрхийг өгөх юм байлаа. Тэгэд түрүүнд дурдсан 3 баг бол одоо ингээд Улаанбаатар World Tour-ын эрхийг авсан гэсэн үг. Тэгэд ер нь Шан челленжер их олон одоо багийг бид нар харлаа шүү дээ. Жишээ нь Францын Бордо байна те. Нэмээд Литвийн Мариампол ер нь 3-3 згсэн бөмбөгт иргэн ирж байгаа гэдгийг бид нарт харууллаа. Ер нь 2023 оноос хойш Мариамполыг за Жаугс баг явснаас хойш World Tour 2024 онд бол хараагүй хаа. За ер нь тийм баг. Яг Орсон бол нэг үнэхээр тоотой ганц суурил байгаа болов. Тэгээд төдийлөн өндөр амжилт бол гаргаагүй. Тийм тэгээд тамирчдынх нь одоо Матулискэл ингээл харахад нилээн нас дээшээ гарцсан юм шиг удаа хараагүй болоо ч тэгж байна. Тэр чи одоо Шүскис Матулис 2 бол хоёулаа 35-с дээш, 36, 37 орчим. За нөгөө хоёр Симонес болон Клишникас гэсэн 2 тамирчин бол хоёулаа 39-тай. Ийм дэ дөрвөл элит иргэншилтэй. Гэхдээ тоглолтыг үзэхэд бол бас үнэхээр гоё. Мариампол баг нэ. Зурвас яг нь тамирчдын байгаа байдлыг харахад лив хавгүй болохоос биш. Яг тэр нь үзүүлж байгаа тоглолт товтлооны хувилбар комбинац бол яг үндсэн нэг одоо систем яваад илээ тий. Туршлага бас давхар яригдах баг. Нэмээд яг финалцсан Бордог илүү тодтохмоор байна л та. 2022 оны дэлхийн аваргын хүрэл медальтай VRA байна. За Японы Сайтама тоглолтог байсан Шүкүр байна. Ингээд ер нь бас л их гоё баг бүрдсэн байлээ Бордог. Эхлээд тэр Петр Сүчүр. За уучлаарай. Олон улсын Сүкүр гэдэг болохоос яг нь Сербийн дотоод Сүчүр гэж дуудах юм шиг байна. Би чи интернэшнл хүн тэгээд. За Сүчүр. Тэгэд яг тэр яг үлрэл одоо эхлэхээс өмнө нэг багууд юу гарчиж байгаа шүү дээ. Ростро зарлж чад. Тэрийг гарчаад яг анх Бордо багийг гарчаад ямар гоё бүрэлдэхүүн бүрдсэн гэж бол харж ийсэн. За мэдээж хуулаараа яваа те дэлхийн одоо 2022 оны хүрэл медальт. Тэгээ Франц Шовагийн одоо баг хамгийн олон жил ахлагч хийсэн юм шиг. За тэгээ түрүүний дурдсан Петр Сүчүр бол серб иргэншилтэй. Тэгээ Японы Үцүноми явуулсан Сайтама гэсэн багууд. Ер нь Японы одоо топ 2 багт туснаа 3 жил тоглолцсон. 3 туршлага бол ариун юм тамирчин байгаа. За Эди Штайнер гэж одоо нуруу нам юм тамирчин байгаа. Тэглэж хийдэгч. Тийм. Шидтэй Штайнер хувьд бол ялч вин тэмцээнд бол үнэхээр сул тал байлээ. Нэг тийм туршлагагүй харагдаад байсан Штайнер. Довтлогоош тийм найдвартай биш. Тэгээ хамгаалтанд оролбор гарцсан байхгүй сул тал. Яг нь үнэхээр аавч тань хурдтай ажиллагаатай л байгаа. Одоо 1000 ажиллаа гэдэг үнэхээр тэр ажиллагаагаараа нурууны өндөр бол нөхөж чадахгүй л байлээ л дээ. За дөрөв дахь тамирчин Эминэ бол Монкео. Миний хайртай тамирчин. Яг нэг 2 жилийн өмнө би юуны Клермонт Челленжерт Бордо багийг харчаад тэр Монкео гайхчихсан 2023 онд. Үнэхээр амар тоглолттой. Тэгэд өөрөө бие хүчтэй, хурдтай тэр тесрэлттэй бол бүр ярих юм биш. Зүгээр богино зайнаас 2 үлдрээс яаж болдог. Тэгээд төдийлөн шиддэггүй л болохоос шидэлт бас ер нь том боломж юм. Ер нь чөлөө шидэлтээс илүү 2 шидэлт марг өндөрөвтэй гэж магадгүй. Чөлөө шидэлт бол тийм сайн биш. Тэгэд гол нь бие хүч амар гоо. Бодогтой л байд ямар ч тамирчинтай ингээд тулчгаар. Тэгээд сүүл финал дээр бол ялчгүй л давгчихгүй л байлээ л дээ. Камера форт дээр л нэг хүч мохсож болохоос биш. Бусд бол ямар ч тамирчинтай бодогтой л байд бүр одоо илүү үзнүүхээс шүү хөндөж дутаадах юм байхгүй. Ер нь илүү их хандлагатай юм шиг. За тэгээд төрүүлсэн Чомын багийн хувьд бол ер нь баг ингэж дардан замаар явсаар бол төрүүлчлээ шүү дээ. Нэг тийм асуудалтай тулгарсан тоглолт баг байгаагүйгээд бэлчгэд бол буруудахгүй хаа. За ер нь тийм дээ. Тэгээд доороо камера форт ш. Тэгээд яасан ч том биетэй тэгээд тэр нэг одоо хүчтэй довтлогоонуудыг
зогсоох гэж их л үзэж ийн л да. Доор нь бөмбөгийн арай эрт цохиж үзэж ийн, шахаж үзэж ийн. Тэгээд ямар ч байдлаас төгсгчөө л. Гол нь Форд өөрөө бүр үнэхээр гоё тоглож байгаа гэж бас заавал Бердад мөнхөрлөд байх юм байхгүй те. Яг эхлээл нэг 2 3 оноо бэрдэж авлаа. За нөгөө талээ баг нь бодно шүү дээ. За энэ нөхрөө ингэж болохгүй юм. Дабл тийгэлэнгүүд 2 амлагч өөрхөн баг шууд гаргадаг. Тэгэл нэг хиттэн зутуудын шидэгчнэр гэж найдвартай байхгүй. Шянж чоо Жан Дэля, Вушин рүү гэсэн 3 тамирч юм бол үнэхээр найдвартай шиддэг юм тамирчаад. Тэгээд яаж ч будагтад албан хятадтай бол янлын хүртэл шидчих юм аа тий. Тэгээд Жан Дэля бүр үнэхээр гоё байлээ. Нэг төвшин агц нь бол мэдчихжээ л ш тэр хөлийн ажиллагаа 50 байгаа өдөр бол оноог бол үнэхээр одоо нугалж байгаа юм тамирч. Тэгээд зохион байгуулагчдын зүгээс бас Шанхай багийг ч гэсэн нэлийн ер нь одоо дээш явчих болов уу гэж харж ирсэн юм. Гуаны үнэхээр ганцаардаад байсан. Тий. Ганцаардлаа хэлээ. Ямпенч болчиж 100 ямбоо яг хөө зүгээр тухайн нөгөө нэг хүчний тоглолтууд нь байгаа ч гэсэн яг найдвартай шиддэг хүн ерөөсөө тэмцээндээ байсан. Гэтэ яг за үнэхээр сүүлийн тэр хагас шгшэн тоглолтын дээр яг хөө 100 ямбоо бага яг авч явсан. Бордоо гэж зэрэг баха тий. Бордоотой төлсөн санагдаад 2 ч удаа хийж гаргацсан болно. 100 ямбоо бол яатч бас нэг хиттийн 3-3 тоо бол бодтой талбайд бол амар нэгштэй гарцсан. Аазтаа бол одоо ДК араас орхол юм дамжиж штэ. Үнэхээр би юу ч сайтай нуруулаг шидэлчихсэн яг том боломж юм. Найдвартай болно ш. Гэтэ боломж юм. Өчлөө шидэлт бол харин маш найдвартай. Тэгээ Ямпены хувьд харин яг юу болсон юм мэдэхгүй. Энэ үйлрэл бол төдөлөн гэхгүй уг нь бол одоо яг л шидэгчдэр тоглолтыг тамирч штэ. Тэгээд энэ үйлрэл ерөөсөө ингэ шидэх момент байгаа хэрэг тэрийг ашиглахгүй шидэхгүй байна. Хөдөлгөөн дөр зүүж авах гэж байгаа юм уу? Давталгааных нь үйлдэл ер нь их ойлгомжгүй болчихлоо л та. За Хятадын багууд юм байд юм байж, төрүүлсэн багууд юм байна. Шан челленжерт оролцсон Монгол багууд. За Завхан Сайнскор багийн хувьд бол энэ үйлрэлээс бүрэлдэхүүнээс болоод Цингүнбаяр, Инх Амгалан, Ганбаатар, за нөгөө нэг тоглогч нь Цэрка, Цэрэнбаатар гэсэн энэ дөрвөн тоглогчин бүрэлдэхүүнтэй байгаа. Нилээн л хүнд челленжерийг дуусглаа да. Тэр тоглолт. Ер нь үнэнтэй нүүр тулсан. Ер нь бол тийм тоглолтууд байлаа гэж хэлж болох байна. Тэгээ хэсгийнх нь 2 багч гэсэн бас ялчгүй чангалт аачлаа л та. Мэдээж партизан тий Дэнцэг Чансагаар дээр үлдсэн үү Шанхайс ихтэй одоо үндсэн шгшээ 3 дугаар байранд орсон баг. Тэгээ яалтчихгүй болохгүй л байна л да завхан баг. Одоо нэгт бөмбөг найдвартай залах хүн байхгүй. Инх Амгалан бол залдаг хүн биш шүү дээ. Тэгээ бас яг нэг доор тоглох ихээр нур өрөхгүй юм. Би юу гэж дутаад байна. Цэрэнбаатар болон Ганбаатар гэсэн дэмжиж. Тэгээ залдаг хүн байхгүй, найдвартай доор аваад буцаагаад гарах хүн байхгүй болохоор шидэлтэн дээр заагахгүй байна л та. Инх Амгалан бол ерөөсөө бүр оноо авсан уу юу л байгаа. Яг нарийн харуул. Тэгээ шидэх зайнч болцсонгүй л дээ. Тэгээ Цингүнбаяр болохоор бүр үнэхээр туршлага зааш нэг хэцүү байдлаас ганц 2 удаа л хийсэн. Тэгээ Ганбаатар л нэг бодтой талбайс нэг өөр хийжтэй жинхэнэ хувьчид нэг мөнчгөрөөр бол нэг хэдэн оноо төглөө. Нэг ийм л тоглолтууд боллоо. Тэгээд 3-3 цагсан мөнгөч өөрөө хэрвээ үнэхээр хамгаалахад хүчрэхгүй бол оноонд уралдаж болдог спорт шүү дээ. Довтлохоо сайн байж чадах юм бол хожил авч болдог тийм. Яг довтлох учрал олохгүй байна л да. За. Хэрхэн зай гарах вэ? Яаж одоо бөмбөгийг шилжүүлэх үү, гүйлэх үү гэх юм уу? За одоо бүр болих ядч нэг Мариампол шиг багтаа тоглол бас нэг өөр. За яалчгүй партизан Шанхай гэдэг бараг л энэ тэмцээнд орж байгаа багуудаас дундаж нуруугаараа баг ихний 2-т орж байгаа юм өндөр багтаа таашлаа. Нөгөө хоёрынх нь хуулийн ажиллагаа өндөртэй юм баг. Гэтэл үнэн гүцэгдлээ л дээ. Яалтчгүй л болсонгүй. Гэтэ өнгөрсөн жил бол юу яагаад гэдэг вэ шүү дээ. Одоо жишээ нь Батбаяр хүртэл хамгаалагчтай шидэд идэх ч юм уу тий. Тэгэл Санигийн шидэлтүүд бас үе одоо бит хоёр ярьдгаар үлгэрийн шидэлтүүд нь уунж мунаад яг тэр үеийн зохон бас өөр байсан юм байна ингээд. Сааны Батбаяр болохоор зур багийнхаа бус тамирчдаас хамаарахгүйгээр өөртөө одоо хувийн үржидороо шидэх орон зайгаа үүсгэждэг тамирчдаг байхгүй. Тэгэд Цингүнбаяр Инх Амгалан гэсэн хоёр тамирчид бол яг хуу тим чадвар бол арай сул тутмаг гэх юм уу байл та. За. Ярээр та. За би ярья. Нөгөө баг нь болох мэдээж Улаанбаатар ММС Energy бид нар бол энэ удаагийн энэ оны дэлхийн аврах шалруулах тэмцээнд Улаанбаатар ММС Energy багийн дор шгшөөгийг ер нь бэлтэж ийн гэж хараад байгаа шүү дээ. Илүү формтой ойлгож байна те. Төгс формд нь оруулах гэж зүтгэж байна. Энэ удаагийн бүрэлдэхүүнд Ганвигийн дүлгүүн, Инх хотын дүлгүүн, Ариун болтын Ананд, тэгээд Онлоотрын Инхбаатар гэсэн дөрвөн тоглогч байлаа. Харамсалтай нь оноо тоолуулчлаа. Тэглээ.
За эхний тоглолт гэх юм бол Марбелла багтай. Испани. За Марбеллагийн хувьд гэх юм бол Хосе Бласквес гэж Испани одоо яг үндсэн шишээ багтдаг байсан ийм тамирчин байна. За тэгээд Диего де Блас гэж одоо өнгөрсөн жил хүртэл залуучуудын шишээ багт байсан Испани. За тэгээд Готу Морено нөгөө тамирчин Аргуес гэсэн дөрвөн тамирчин байсан. За Улаанбаатар багтаа байсан тоглолтод гэх юм бол Диего де Блас гэж тамирч баг 5 ийдсэн нь. Үнэхээр супер шийддэг юм байна. 4-5. Тэгээд баг 5 байрлал болохгүй, цай болохгүй. Тэгээд бүлтэн дундасаа шийддэг, зогсож байгаа шийддэг. Үнэхээр өндөр түвшин шийддэг ч үлээ. За тэрийг бол тэр багийн манах нэг онооны зөрүүтэй хожсон. За ер нь баг хожигдсан газар шүү дээ. Тийм шүү дээ. Хожигдсон. 3 дөөл явахад нөгөө талаас Хосе Бласквес одоо багийн хамгийн туршлагатай тамирчин 20 жилийн шидэлтэй хуулийн алдсан. За манайх ингэж хожоод за тэгээд дараагийн тоглолтод Мариамполтай тоглосон. Мариампол үлгэрийн шийдзээ. Ер нь үлгэрийн шийддэг баг л дуу нэр. Үнэхээр тийм хэцүү үлээс супер шийддэг баг. За Мариамполтай хожигдоод хэсэг нөгөө тоглолт Мариампол болон Марбелла хоёр. Мариампол уг нь хожиж боломж үүссэн. Өөрсдөө тоглолтын турш онооцтой явж байгаад Мариампол эцсийн мөчөд барьсан идэж. Тэгэд нэг оноо сүүлийн нөгөө бодчих бараг сүүлийн секунд дээр шүү дээ. Диего де Блас тавчин дээр шийдээд тэр самбрыг авчих болчих байсан байхгүй. Тэгсэн чинь нэг сүүлийн бараг нэг хідэн дөөлдөр Готу Морено бүр нэг амжирч хатгаад за тэгээ тэр бомбог ороод овертайм болсон. Овертайм дээр Диего де Блас хурцлуу шийдэх хуулийн амжилттай байна. За ингээ 3 баг бие биенээ төрөөд манайх нэг оноо дутуу байсан учраас хэсэгчнээс оноо толгойд хэмжээний өндөрлүүлсэн. Энэ харамсалтай зүйл боллоо. Яг нэг одоо сэтгэл тайтгаруулах юм нь төртөө дөрөв манайх үс Улаанбаатар World Tour-д оролцсон шүү дээ. Тэгэхээр одоо эрхээ авч чадахгүй одоо чадсангүй гэсэн тийм гомдол бол алга. За гэвтэл тамирчдын хувьд бас нэг форум дээр бид чинь одоо төрүүлсэн байлаа гэж төрүүлсэн баг $20,000 шагалтай шүү дээ. Бас өндөр мөнгөнд үнэтэй. $1,000 өсөж байгаа 3,500. За ер нь бол за ийм л байлаа дөө. Тийм тэгээд миний нэг анзаарсан зүйл гэх юм бол Анин болтын андыг ер нь ингээл 25 он гарснаас хойш хэд хэдэн тэмцээнээр харлаа шүү дээ. Суперквестээр харлаа. За тэгээд стопууд байна. Нэмээд одоо World Tour ч гэдэг юм уу. Ийм челленж ч гэдэг юм уу. Ийм тэмцээнүүдээс харахад андын хувьд ерөөсө формгүй байгаа даа. Шидэлтийн форм дутуу. Тэгээ нөгөө нэг шидэлтээс дохиод зурж ороод оноогоо авчдаг ч юм уу. Нэг тийм мэдрэмжүүд нь арай сул байгаа даа. Энэ тэмцээнээр арай одоо өөр төвшин өөр формтой орж ирээд нийт тоглогчдыг хэрвээ би буруу хараагүй бол оноо авалтаар 12 ч ихсэжсэн баха үзүүлэлтээр. Тэгэж ихсэж орж ирсэн. Багийнхаа хамгийн өндөр оноо. Яг бүрэлдэхүүний хувьд ярих юм бол одоо яг саний тэмцээнд одоо оролцсон бүрэлдэхүүнээс та манай бодтой талбай хоёр тийм одоо төдөл сансан хэмжээнд тоглож үзүүлж чадсангүй л дээ. Өрсөлдөлтөө яг хэсэгтээ таарсан нөгөө хоёр баг бол хоёулаа манайхаас нуруу авсан шүү дээ. Яг нөгөө талаас гэх юм бол за юунаас Марбеллагаас Готу Морено гэж нуруу тийм өндөр биш. Тэгээ тим тамирчны эсрэг илүү хүрч чадсангүй. Тэгээ ажиллагаа хэлжгүй дутуулгаа харагцлаа. Өнөөдөр Готу Мореногоос тамирчил товтлооны самрыг үнэхээр их авсан шүү дээ. За зураг Мариампол төрөхөд бодтой багын Шүскис байдаг. Шүскис яг бие хүч гайгүй ч гэсэн нуруу бас тийм өндөр тамирчин бол биш. Уг нь бол ингээд гавийн дэлгүүн Эквадор гэсэн тамирч хангалттай илүү их явчих боломжтой. Ийм хоёр баг үйсэн. Тэгээд төдөлд сайн байсангүй дүлгөөний хувьд гэх юм бол бас хийчих боломжтой нэлээд хэдэн товтлогоо алдчихж байгаа харагдсан. Тэг яг нэг тийм нэг одоо юу гэх юм сул болж чадахгүй байх юм уу? Миний анзаарсан бас нэг юм гэх юм бол гавийн дүлгөөн доороос найдвартай нэг оноогоо одоо хангалттай авч чадахгүй байгаа учраас нэг тэр дүлгөөний тоглолтоос нөлөөлөд эхэлж байгаа байхгүй. За дүлгөөн гавийн дүлгөөн самраа авахгүй байлаа гэхэд их хотын дүлгөөн цаанаас шидэлтнэр байж байгаа хүн өөрөө цөмөрж ордог ч юм уу тийм. Нэг тиймэрхүү зүйлүүд ажиглагдаад байсан. Тэгээд дек ч гэсэн хэлж илээ. Энэ хүүхдийг тийм дараагийнхаа өөрийн байрлал дээр бэлтэж байгаа. Одоо ингээд шин байгаа учраас туршлага баг зэрэг дутуу байгаа учраас ингээд ийм зүйлүүд байгаад байгаа. Тэгээд одоо өөрийнхөө байрлал дээр ингээд боломж олох гэж байгаа учраас л багийн үндсэн бүрэлдэхүүнд гав игийн дэлгөө яваад байна шүү дээ. Тэгэхээр дараагийн тэмцээнд бол материал нь байна. Материал нь байгаа юм чинь илүү өндөр ажиллаад ер нь бол ингээд 100 өөрийгөө потенциалаараа тоглох юм бол амар л мангас гарч ирнэ гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Тэгээд яг товтлооны төгсгөлтөөр uuсан анзаардаг юм нэг жоохон 3-3-ын одоо юу гэдэг юм бөмбөг талбайда бас нэг төдөл уус жамжаагүй ч юм уу тийм өдөр зураг харагдаад байгаа байхгүй.
Одоо жишээ нь бол 3 бөмбөгчөө цагран дээр очиод ойх сэгсрэх тэгээ одоо бидний хэлдгэр бол сэгсрэх тэр зүйл нь арай илүү шүү дээ. 5 тавигуд бол яг цагран дээр очиж ойлтны өндөртэй тийм. Тэг дүлгөөний төсөөлүүдийг харахаар нэг самбарцсан товтлогой тэр нэг ялч бич хангатаад байхгүй. Яг нэг 5 тавь тэр нэг өөрөөхөө сурцаар нэг гарын дээр нь одоо тэр булчин дээр нэг рефлекс дасан суудсан байгаа шүү дээ. Тэрүүгээр л явуулаад байгаа юм шиг харагддаг. Тэгээд бас нэг ярих юм байгаа. За. Экваторынхаа товтлогооны алдааг, заслааны алдааг яах вэ гэдүүлээ. Одоо хэдэн жил харлаа да. Тэр гэхдээ яг хулан экватор хоёр тэр хоёулын дээр нь анзаардаг тийм. Яг заслаан дээр ер нь одоо найдвартай хөдөлж таардаг гэх юм уу? Эсвэл нэг хөл зөөгөөд идэг гэх юм уу? Одоо нэг тэр чинь за ан бөмбөг залж хэлээ. Тэгээ ан дээр зүүн дээр нь заслаа очлоо. Кадро буцаа баруун руугаа пик руу явж байгаа шүү дээ. Тэгэл ялчгүй л пик нар болдоол нэг арай анхаарад яарч тийм болов гэж. Яг эргэж доошо гүөх гэж яарад тийм. Яг цаашаа товтлогоороо өөргөө сулах гал яарад тах шүү гэдэг. Тэгэл түүгээр нэг хөлн газраас үнээр бол дөрмийн дагуу ялчгүй л товтлогооны алдаал байл та. Тэрнээс биш манай экваторын тэр далсан баруун солгоогүй далж байгаа товтлогоонууд бол найдвартай сайт шүү дээ. Яг суларчих юм бол. Тэгэд уг нь бол одоо яг тэр кадрагийн товтлогооноос л 5 тэр үл үлээхгүй. Үлээхээргүй. Ер нь үлээхээргүй. 3 бол яалчгүй л цэцлааны алдааг бол одоо бүр амар онцолж хардаг болохоор үлээчдэг л дээ. Тийм одоо цэцлааны алдааг маш сайн харж байна. Илүү алхамтуудыг харж байна. Ер нь 3 ч гэсэн ингээд хувьсаад одоо сайжраад гэхүү. За сайжраал явж байгаа гэдэг дөрмөө тий. Сайжраал явж байгаа юм спорт. За Улаанбаатар баг маань ингэсэн, Завхан баг маань ингэсэн. Ингээд Шан Челленжерт бол хятадын Чомын баг төрүүлээ. Cameron Forte тэмцээний шилдгээр буюу MVP-гээр шалгарсан. За яг энэ цаг мөчтөө зэрэгцээд Нидерландын Амстердамд маш гоё ордонд World Tour боллоо. Тэр камерын өнцгүүд яасан ч гоё. Дээгүүр нь бүр ингээд дээврээр нь троосон камер үлгцэн харагдана лээ. Ер нь нэлээд гоё ийм сценүүд харагдчихсан. Тийм. Яг хоо Амстердам угаасаа л маш өндөр зохион байгуулалттай хийдэг. Ямар ч тэмцээнийг. Нидерландын хэвдээд өнгөрсөн улирлын Амстердам World Tour ч бас тасарх байсан шүү дээ. Одоо яг та санаж байгаа бол тэр нэг цаатлын лээд дэлгэцүүд. Тэгээ одоо түрүүний ярьдаг нэг олон камерын үндэсэг үнэхээр супер болсон байхгүй. Тэгээ өнгөрсөн жилээс Амстердам World Tour одоо зохион байгуулалт нь гоё байсан. Өнгөрсөн жил ч бүр одоо 3 таа зориулаад бүр баримтат кино бид нар хийж өгсөн шүү дээ. Хийсэн одоо 3 албан. Өөртөө ч одоо Нидерландын 3-3-ын талаар хийсэн, олон улсын 3-3-ын талаар энэ баримтат кинод хийсэн байхгүй. Тэгээ энэ жил ч гэсэн мөн ялгаагүй зохион байгуулалт одоо тэр ордон үнэхээр гоё боллоо. Шууд хамжуулсан ч гэсэн яасан ч гоё юм бэ. Тэр барьж байгаа олон үнцгүүд, кран камер нэг яваал дээрээс одоо яг талбай халз дээрээс тросон камер нэг яваал үнэхээр гоё юужуулж чадлаа. Бүх юм үнэхээр шинэ өргөмц байлаа. Тий, тэгэд Амстердам World Tour-д бол бидний дасгалсан Серби Өвман байсангүй. Чансаг тэргүүлэгчээр Амстердам байсан баг тий. Үгүй юу? Тий, Амстердам биш. Амстердам дараа нь Майами орж исэн баг. Тэр би буруу санаа. Тэгээ Төлөвс. Тий. Төлөвсийн хувьд бол Чансаны 3 дээр бичигдэжсэн маш чанартай онцлог тоглолтууд гэдээ ярил л та. Чиний хувьд оргил мөнх маань бас үзэгчтэй ингээд үдцсэн байгаа. Цаа ч нь бол Шан Челленжерийн тайлбартай байсан үү шүү дээ гэдэг. Тайлбарлаж байхдаа үдчихсэн байх нэ гэж. Тэгээ зав цагаар намжуулна л та. За онцлог гэхээс илүү төсөөлөөгүй тоглолт гэх юм бол Амстердам Төлөвс 2 байсан. Тэр шүүгчийн нэрийг би санахгүй байна. Ямар би яг шүүгчээ санахгүй. Тэ том юм том серб Яспина Юрас, Жасмина Юрас. Тий, Юрас. Тэ том монхрамтай. Баглаа дуу. За. Тэгэд яг хөө тэн дээр тэр багийг хожичноо гэхэд бол хэцүү. Гэтэ яг хөө би хэсгийн Төлөөсийг харчаад Лиманд хүртэл хожигдсон шүү дээ энэ. Яг за асгдаг шүү дээ ихний тоглолт Амстердамтай таарч би Амстердам нь баг хожиж болов гэсэн таамагтай байсан. Тэгсэн ч үгүй үрдөө 21.10 тийм бол үрдөнтэй. Тэгээд яалтчгүй Амстердам Малтанаас судал орсон л та Вортич тэнд бүр ингэ яа протест тэгээд бослог гарга. Тэ инээгээл толгоос ихсрээл яваадсан тий. Тэгээд инээгээд толгоос ихсрээд ийн гэдэг чинь Жасминыг нэг талаараа одоо доромжлоод ийн гэж хүлээж аваад байгаа байхгүй. Би бол тэгж харсан шүү дээ. Гэтэ Жасмина Евроос ч юм бас ер нь нэлээд том шүүгчтэй болдог байх шүү. Мэдээж зэрэглэлийнх одоо тайр нэгэн шүүгч л гэсэн үг шүү. Тий, зэрэглэлтэй бол бас ер нь нэлээд толгой цогтөг дээгүүрүүд юм шүүгч. Тэгэл барахгүй дээ л гэж хэлсэн. Шүүгчийг барахгүй шүү. Тэгэл Лима харин төсөөснөг бол өстой тийш явчлаа. Финалд гараад ирсэн. Шидэлтүүд нь сайн болсон л та. Тий.
Тэгэд хин Сигон, Ямания Сигон тийм шин тамирчин. Тэр чинь бас л гоё юм билээ шүү дээ. Сигон шидчихдэг. Тэгээд хурдтай ч юм билээ. Довтлогоо сайн. Тэгээд ялч Васкитэй угаар бас нэг өөр гохгүй юм. Лиман бол. Тийм. Васкитэй Васки бас яалтчгүй нэг багийн довтлогоо нэг за үнэхээр оноо аваад алдгүй маа дөрөв чинь. Багийн бүх довтлогоо баг Васкигаар дамжиж байгаа байхгүй тийм. Тэгээд нэмээд одоо шидэгч нарт Васкитэй байна гэдэг чинь маш том давуу тал. Тийм. Нэрээ солоод байна. Коич хайцсан дурсагдаадсан чинь надаа нэг 3 бүр нэг шимтэн үздэг нэг хүн юугаар одоо хувь чатаар хэлсэн. Германд нэг жижиг багуудаар тоглож байгаа гэсэн нэг тийм юм бол хэлсэн шүү. Юу хийж яваа. Гэтэ яг их сурвалжийг бол яг тийм баттай гэж бол хэлэхгүй. За чеклээ тий. Тэ энийг бол яг чеклээд харчаа. Гэтэ бас нэр тийм биш магадгүй. Хөрөө чи бэртэлтэй бол ямар нэгэн байдлаар багаас одоо нэг Instagram муудсан дээр ч юм уу бэртэлтэй гэсэн юм гаргадаг байхгүй. Койч ч гэсэн өөрөө нэг бэртэлтэй яваад байгаа биш Instagram муудсанаар ингээд байнгын бэлтгэл хийгээл яваад байгаа бөмбөг ингээд залаа шидэл байнгын хүчний бэлтгэл хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн бол бэртэлтэй бол биш. Тэгсэн юм л Яманда тоглохгүй байна. Тэгэхээр тэр үнэхээр магадгүй тийм жижиг баг нэг жоохон алтуур өдрийг хийж явж ус болно. Уг нь бол яг prime time. Ер нь бол койч. Гэхдээ ч бас койч хийдгээ хийсэн юм шүү дээ. Яг хийдгээ хийсэн байж болно. Гэхдээ ингээд ахиулах те одоо Лиман койчтэй Лиман өөр шүү дээ. Ер нь бол. Гэхдээ одоо яаж яах вэ койч? Бодлоо. За World Tour авчих заяа. Лиман гэхдээ койч хэрэгтэй үстэй. Үгүй хэрэгтэйг үед бол хэрэгтэй. Гэхдээ койч өөрөх нь хувь тамирчны үед бол одоо ханчиж байгаа байхгүй юу? Койч за шигшээ багтаа дуудагдгүйс өнгөрсөн жил дуудагчлаа. Дэлхийн аварга авчлаа. Европын аварга авчлаа. 2 жилийн өмнө. Дэлхийн аваргад орлоо. Дэлхийн аваргын бүрэлдэхүүн за байсан баха. Эзний дэлхийн аварга. 2 жилийн өмнө ч одоо Вений дэлхийн аварга. Австрих уу? Австрихт байгаагүй. Тэрний дараа жигтэй орж ирсэн. Гэж бодож юм би. Яла Австрих ч Америкийг хөждөг шүү дээ. Баранкович, Васки, Страхиния. Тэг майстро байсан уу койч. За баран майстро байсан юм баха тий. За тийм юм байна. Тэгэд за хувь тамирчныхны хувьд Европын аварга болцсон. За яг World Tour Final-ийг л авсангүй. За бусдаар олон удаа World Tour-ын дэлхийн Grand Prix-ийн түрүү авчиж байгаа. Тэгэд өөрөө бүх цаг үеийн онооны 2 бичигддэг хүн. За яг үнэхээр дайрхан бол нэг рүү л орё гэдэг үзэх байх. Хувь тамирчнаас бол. Одоо тэр чи шгшээ багтаа төдийлөө олон дуудагддаг хүн ч одоо өөр клубын төвшөнд мэрэгжлийн төвшөнд одоо байх ёстой бүхэл амжилтыг гаргачлаа шүү дээ. За тэнд нь одоо тэгээд хил төлжээл болоод өө. За тийм дээ. Үнэхээр одоо халтуураа л хөөжлөө байх таа гэж бодчих. Сайн л авч байгаа үсттэй койч хоёулыг нь үзчихэж байгаа юм уу тий. За дараагийнх тэгэд World Tour ирж ирсэн шүү дээ. Тийм Toulouse Amsterdam. За Toulouse очсон. Ааха. Тийм нөгөө талаас би бол Венийг бүр тэмцээний хэсгийн ихний тоглолт шүү дээ. Тэгэхэд л за энэ World Tour бол Вен арай нэг өөр байна да гэж харсан. Би төлөөгөө нэр Вен гэснээс бас үзэгчдэд дуулах гээд Вений ахлагч, Австрик шоугийн ахлагч Матиас Ленортнер удаа хугацааны дараа бэртлээс ирээд эхний тэмцээнд орлоо бас байлээ шүү. Гоё үлээ. Шидэлтүүд бол бигт Веногоос төлөөсөө явуулж байгаа юм Би шиг. бас тийм Амар байсан шүү дээ. Тэгэл дахиад алдааны асуудал. Тэ тэр шидэлт мэдлэлт тэ үнхээр супер үстэл яалтчгүй л. Гэтэ би бас нэг жоохон дотроо хардаал тийм Француудад шүүгчдэр жоохон ээлтэй дүүжснээр боддоо шүү. Тэгээ шигшээгийн тэмцээн дээр ч харагддаг байхгүй. Тэг сая Олимпиорт гэсэн бас яг сайнны хувьд бол сайн байсан л та. Гэтэл нэг шүглэлтэй хэдэн тоглолт бол байгаа штэ. Энэ жоохон мафатай. Тэгээд шигшээгийн тоглолт гэд ярьсан чи санчлаа. Ер нь Амстердам Toulouse хоёр чинь нэлээд бифтэй хоёр тий. За ер нь Олимпик финалдсан шигшээгийн төвшин. Яг л ер нь энэ бүрэлдэхүүн шүү дээ. За үгүй. Францын өөр. Нидерландын өөр. Нидерландын ч гэсэн жоохон өөр дөө. Нидерландын 2 өөр, Францын 2 өөр. Тэ Францын 2 өөр. Гэтэ ер нь Сегвилла өөртөө гэдэг хоёр хоорондоо бифтэй. Сегвилла ч талбай дээр тим байх л гэж бодоод талбайн гадна бол найз. Сегвилла ер нь зүгээр талбай дээр байгаа нь өөрөө тийм жоох авиртай шүү дээ. Шүүштэй чих ярьдаг. Тэр их гомдолдог. Ер нь сэтгэлдлөөнүүд амарч шүү дээ. Ер нь ингээл уурлахын байвал уурсдаг эсрэг багийн амарч үжсэн хамаагүй. Тэгэл уурлал ч юм жоох авиртай. Тийм тэгээд тим гоё одоо бүр ингээд гадны нөлөө байхгүй бол амар өрсөлдөөнтэй тоглолт болох нь ойлгомжтой байхгүй. Нүд баясгам тий. Тэгэхээр жоохон нөлөө орж ирэх юм гэлээ. За тэр яах. За тэрийг одоо архи юу ярьж илаа сая ингээд. За World Tour ярьж байсан. World Tour ярьж байгаа. Ленортнерийг ярьж ирсэн шүү дээ. Леник. Ленортнерийн хувьд гэх юм бол энэ ч одоо баг бүтэн 1 жил тий. бэртэлтэй байж байгаа. Одоо яг өнгөрсөн улирлын гиний дөнгөж эхлүүлээл өнгөрсөн улирлын талдаа үрждэг бэртцсэн шүү дээ. Тэгээ
өвдөгний бэртлэл үүдэж чихтэй холбоосчлоо. Ер Тийм нь өвдөг. нэлээ хүнд бэртлэл байсан. Тэгээ бэртлээсээ үүдэж буцаад ирлээ. Одоо ингэснээр Вэний өвдөх юм бол өргөн сонголттой боллоо. За Энес Мурати, Фабиас Онл гэсэн хоёр тамирчин л ер нь нэг нэгээрээ солигдож таарах болов яг үндсэн бүрэлдэхүүн гэх юм бол. Яалч үлчтэй боллоо. Юу тийч Нортер өвдө дэлхийн аварга өмнө ингээд бэртлээсээ хүрээд ирдэг бол маш сайн байна. Яалтчгүй шгшөөгийн одоо ноён нуруу болсон юм шиг. Тэгээд Амстердамын World Tour-оор бол бас нэг онцлог Вений тамирчин гэх юм бол Калтен Брунер байсан. Маш гоё тоглолттой. Яаж тийм одоо нуруу намтай хүн доор тэгж шахаж тоглолтын тий ямар ч хүний үүдээс оноо авч чаддгийн үнэхээр авьяаслыг тоглож. Тэгээд Ленортон ирсэн болохоор Калтен Брунер ч гэсэн нэлээд тийм нэг одоо урам зоригтой авах шиг үлээ. За Калтен Брунерийн хувьд гэх юм бол одоо яг мэрэгчлээ хамгийн анхны тэмцээнд би яг сайн чинь 2022 онд Монгол tulсан жилэн ч байхгүй. Сүхбаатар руу нүү сансар байна. Энэ хоёрыг л айлна. Тэгээ ирээд Вен төрүүлдیں۔ Вен төрүүлээд Калтен Брунер баг ихний тэмцээнд ч юм уу MVP болчих. Биш боолоо Янс Форст андуурчлаа. Яадаг вэ? Вен чи Лимантай финалдаад яг тэр тэмцээн дээр Калтен Брунер одоо дебют нэгсэн үг шүү дээ. Тэгээ Лиман төрүүлээд Койч MVP авдаг. Вен хоёр дуртай. Тэгээ тэр үл Калтен Брунерийн дебют хийсэн. Тэгээ за түүнээс хойш явсаар тэрхүү тамирчны одоо гаргасан том амжилт гэх юм бол өнгөрсөн жил Европын аварга төрүүлсэн. Европын аваргынхаа MVP болсон ийм залуу. Тэгээд Калтен Брунер бие өрчөл хэрсүү. Өнгөрсөн жилийн яг тэр төгсгөлд яг тэмцээн нэрээс авах нь юутэйч манай Улаанбаатартай тоглож байгаа. Дэлгэр нэм яг өмнө хэлээ шахаж дийлээг. Калтен Брунер тий Калтен Брунер хөдлөөг байхгүй. Тэгэл бүр ингээд хүндийн төвөө доор авчаал ингээд нүдэлээд Калтен Брунер хэр хөдлөөг. Тэгэхээр тэр хүний одоо бие үуч ямар байна гэдэг нь мэдгэжлээ л да. Тэгээ нэмээ шийдэлттэй юм тий тэр баруун зүү оролцоол супер тамирч. За тэгээд финал болсон, финал төлөөс хоцсон. Тэгээ онцлох бас нэг баг юм бол Ханжоо байна. Ханжоог бол одоо яг үнэхээр чансаагаар нь бодохооргүй болцсон юм. Ер нь бол ялчгүй л үнэхээр топ төвшин тоглолтыг үзүүлж тэгээ гурлаа тоглож байгаа шүү дээ. Ханжоо чинь сүүл нэг Рашартай. Тий Словен хасагдагчны хоёр тоглолт хоёулаа гурлаа байсан. Коуч тийм. Коучевич Яг зөв сүүлийн тоглолт эсрэг тоглолт нь тий. Коучевич гэж Словены тамирч одоо будагтал байдан дуулдаг тамирчин. Одоо бэрчсэн л байх л та. Тэгээд тоглоог гуруулаад тоглосон. Тэгээ үнэхээр сайн тоглосон. Өндөр уруу бол бас нэг үнэхээр нэг спорт сонирхдаг хүн бол хараад тэгээд бахархмаар байсан шүү дээ. Маш хүн тоглолтуудыг ийгэж үдэж хожил авсан. Ер нь яг тийм мэдрэмжийг 22 оны яг тэр Ярагийн Францын шгшөөг хүрэл медаль хүртэхэд мэдэрсэндээ маш гоё байсан. Тэгээд бас нэг миний хувьд онцлог баг гэх юм бол Сербийн залуучууд Варшава байна. Ер нь тэмцээнд чанар нь ахаад тоглолт нь ч гэсэн өөр болоод. Бас үнэхээр өндөр өвтөж шүтдэг баг үлээ. Ямар бол дөрвөлийг шийддэг та. Тэгээд ялч бас нэг өөрөө энэ том сгсэн бомгийн орон болохоор Сербийн энэ систем суудсан бохох. Тэр тамирчтай залуу гэж бас гаргүй тий. Хүмүүс яг довтлогоо бол бүгд л хийх юм аа гэдэг. Бүх юм нь ойлгомжтой. Заслаа тавлаа хин залахын, хин шийдэл рүү гарахын, хин бомбгүүд амжсан дээр заслаад байгаа бүх зүйл ойлгомжтой. Тэр тамирчид яг зөвхөн хувийн ур чадвар, хувийн одоо туршлага гэдэг нь бүр илүү баталгаажаа суучих юм бол яалтчгүй гоё болохоор юм билээ л. Тэгэд Серб ч гэсэн өөрсдөө за Серб, Литв, Латв гэсэн одоо энэ зөв Европын байгууд байгаа шүү дээ. Зөв Европын улсууд. Бид нар бол ингээ 3 амар гоё системтэй явуулдаг байхгүй. Дэмждэг. За Серб гихтэл одоо сүүлд за залуучуудын шгшээ баг байгаа шүү дээ. Яг энэ залуучуудын шгшээ бага тэр чигээр нь цүн болгоод нэг баг болгох шүү дээ. За миний мэдхээр л хамгийн сүүлд одоо Дануб гэдэг баг байсан байхгүй. Дануб гэдэг баг нь яг 23 хүртэлнсний шгшээ багаараа 2023 онд байжгаад за Милан Ковачевич одоо Лиманы нэр нөрчих хэлчихлээ шүү. За Ковачевич Ковачевич гэж будагтал байдаг бол тамирч чинь. Тэгэд өнгөрсөн жил Партизан тоглодог байсан Лазч. Лиманы нөө жижиг шиддэг чи юм лээ. Нэр нь орчихгүй юм. Царай нь орж ирээд. Харин царай нь орж нэр нь орчихгүй юм. Стаянович энэ тэгээ нэг нь Антич гэдэг ийм дөрвөн тамирч юм байсан байхгүй. Энэ дөрвөн тамирчин Дануб гэдэг одоо Сербиягийн ахтай баг. За Дануб гэдэг баг нь яг яаж үүссэн бэ гэвэл Алдарт Нови Сад байгаа шүү дээ. Алдарт Нови Сад чи Дануб гэдэг баг болсон байхгүй. Нэрээс л. Тэгэд Дануб болоод хүртэл байсан.
За тэгээ булууд Марко Савич гэдэг хоёр тамирчин Нови Сад задраад баг нь Дануб болоо. Данубтаас булууд Марко Савич үлдээд үлдсэн дээр нь ингээд дандаа залуу тамирчдаг 2-2 нослоод байсан. Тэнгүүтээ манай хоёр болчихж байгаа. За тэгээд хоёр хөгшин тамирчин болонгууд нь тэр баг шууд тэгээд тэр чигээр Сербийн залуучуудын шгшээ боглоод явсан. За үүний тэгээ анхны тэмцээн тэр Румыны Бухарестод дэлхийн авар 23 дэлхийн залуучуудын дэлхийн авар. Тэн дээр яг Данубын бүрэлдэхүүн баг тэр чигээр ороод хоёр дор тийм. Ер нь бол төрүүлсэн газар одоо та санджвал Польши Слашетка яадаг штэ. За санахгүй үнэ л хэлээ. 40 секундд тэр 3-3-ын түүхэндх хамгийн том комбек гэхгүй. Оноо 20.16. Серб нэг л оноо авчих юм бол хожин заяа. Тэгсэн чинь Слашетка гэдэг нөхөр 40 секунд дотор ганцаараа 5 оноо аваад 40 секунд дотор штэ. 5 оноо аваад 21-оор Польш авдаг гэхгүй. Польш дэлхийн 23 дэлхийн аврагтай түүхэндээ анх удаа. За Польшийн бүрэлдэхүүн хүн бол Пётр Лис, Слашетка, одоо бидний мэдэх Андрей Богуцкий. За нэг нь хэн байсан юм бол өвдөж юм төрүн тамирчин байсан. Тэгээ тэр дэлхийн аврагт төрүүлээд за тэгээ түүнээс хойш ингээд багууд одоо ер нь ингээд яг нэг залуучуудын шишээ бага нэг баг болгох чинь ер нь илүү үр дүнтэй байна гэдэг сэтлийг авсан ч биш магадгүй. За Сербийн Дануб гэдэг баг заяа. Тэгээ Литвд болохоор яг сүүлд нэрээ солисон байсан. Энэ улирлаас нэрээ солисон байла. Уг нь бол хуучин одоо ер нь Актем, Литв Актем. Яг Литвэр нэг Актем яачлаа нэг тиймэрхүү бичлэгтэй нэртэй багуудыг биш. Тэр яг тэр чигээрээ бас Литвийн залуучуудын шишээ баг. За Кандава дөрөв байван тэгээ Латвийн бас ер нь тэр чигээрээ залуучуудын шишээ багууд гэсэн. За юунд ч байгаа. Польш ч байгаа. Бас яг нэрийн зэрэг яг л 23 залуучуудын дэлхийн аврагт ордог баг нь тэр чигээрээ мэржлийн баг болов шүү дээ. Манай ч гэсэн байсан шүү дээ амглан гэдэг. Ер нь дэлхийн багууд бол яг ийм л хандлагатай байгаа. Одоо ингээд залуучуудын үеийг нэг бэлддэг. Тэргээ шууд туршлага судлуулна, уур чадвар нэгсэн ингээд шууд мэрэгжлийн баг болгоод бас ингээд мэрэгжлийн төвшөнд өрсөлдүүлдэг. Яг л нэг ийм системээр явдаг. Тийм манад бол бас байж болно. За одоо яг хөө яг бүрэлдэхүүнийг харахад бол юу л баг шиг л байна. Хуучин зайлсан. Тийм хуучин бол одоо Стив Сэр дөнгөж Улаанбаатарын бүрэлдэхүүн тоглож эхэлж байгаа үед бол бас бид нар нэг талаараа тэгж хардаг байсан шүү дээ. Сансарт дандаа залуучуудын тоглоод байдаг тийм. Тэгээд Улаанбаатар руугаа орох чинь болов гэж ингэж боддог байсан. Ер нь бол одоо бас л ингэж явж байгаа юм болоо да. гэж харж байна. Зя өнгөрсөн 7 хоногийн тэмцээнүүд ер нь ингэж болж байна. За Women's Series бол мэдээж өнгөрсөн жилээс эхлээд яг World Tour-ээр дагаад тухайн хотод нь зохион байгуулагддаг болсон. За энэ 7 хоногийн одоо маргааш нөгөөдөр болох World Tour-ийн тэмцээн, Women's Series-ийн тэмцээн бол Францын Марселд төхөж байгаа. Тэр тэмцээний төлөө. За Марселд World Tour Women's Series өрөндөө Women's Series-ийн хувьд бол 5 дахь өдөр эхлэх байсан. Одоо яг энэ подкаст цацагдах өдөртөө давцаж эхэлнэ. Тэгээд Women's Series-ийн хувьд гэх юм бол манай Монголоос 2 баг оролцсон. Тэмцээнийг Чансаагаар тэргүүлж байгаа нэгдүгээр байранд бичиж байгаа баг гэх юм бол Улаанбаатар Амазонс байгаа. За манай нөгөө яг одоо Монгол сценаар дээр сурч байгаа багийг бол Чансаас нэлээд хуурсан 8 төрчлөө юм бага харагдсан. Тэгээд онцлог хүчрхэг багууд гэх юм бол Австралийн шгшээ баг нөгөө дөрвөө. За баг тийм байсан. Яг үндсэн бүрэлдэхүүнээр байсан харагдсан. Тэгэд манай Монгол улсын 2 багаар нь хоорондоо A хэсэгт яг давцаад нэг хэсэг тоглолтод орсон байлаа. За би бас яг нарийн харахгүй бол за тэгэхээр юу ч нэг нь бол хэсгээс гарах юм байна. Тийм юу гэж. За нэг Монгол баг бол хасагдах шатнд шалгарах л нэг баг бол тийм хэсгээс гарна. Гэхдээ мэдээж хоёулаа хэсгээс гарчих юм бол одоо илүү үзэх юмтай байх нь. За одоо ингээ багуудыг харъя. За түрүү хэлсэнчлээ Чансаг бол манай Улаанбаатар тэргүүлж байгаа. Хоёр дээр нь Испани шгшээ баг байна. Яг үндсэн бүрэлдэхүүн харагдж байна. Олимпийн мөнгөн медальт ийм хүчтэй баг орж иж байна. 3 дээр Чехийн шгшээ баг байна. Чехийн шгшээ баг бол бас хүчтэй. Томоохон тэмцээнд амжилт гаргадаггүй л болохоос биш. Ер нь яг л том багууддаг бүр ойрхон үздэг юм баг. Үнэхээр бас нуруутай юм баг. Тэг нуруутай шидэлтэй ч ажиллагаа өндөртэй баг. Чехийн шгшээ баг. За Польшийн шгшээ баг байна. За Польшийн шгшээ багийн хувьд гэх юм бол миний одоо баг хардарсан зөвд болсон Жулия Баасна гэж тамирчин энэ жилээс орж ирсэн байна. Манай нэг шулам шиг ийм хамаартай. Зүүн солгой Баасна. За тэгээд Александра Земборска байна. Сайхан да. За энийг хэлдэг буруудч дээ. Гэхдээ чи ч гэсэн үлэн юм шүү. За тэгээд Нидерландын юу хоёр? За Бэж да. За
Зэмборск үнэхээр хөөрхөн биз дээ. Тийм ээ, царайлаг. Үнэ. За. Тэгэхээр За Нидерланд Камерын ард өөрөө ингэж ярьж. би хүлэн зөвшөөрлөө шүү дээ. Тэгэж хийсэн чинь имэж юм. Зэмборск царайлгаа. Би таныг яриаш тэгээ хэлчихин. За баярлалаа. Үнэхээр сайхан амтан. За Нидерландын 25 урлагнаас нэг шишээ баг байна. Энэ бас хүчтэй бүрэлдэхүүн. Кике Флорен, Зои Слактер, Вандер Пласк гэх мэтчлэн тамирчин. Кике Флорен гэж тамирчны хувьд юм бол өнгөрсөн үлрэл Нидерландынхаа дотоодын жансаг тэргүүлсэн байхгүй. Биш өнгөрсөн үлрэл биш юм байна. 2023 оны үлрэл. Өнгөрсөн үлрэл юм шүү. Өнгөрсөн үлрэл ихэнх хүртэл. Тэгээд түүнээс хойш дресн цойлоо гараад ирсэн. Бас чадварлаг шидэлтэй тамирчгийг. За Францын шигшээ баг орж ирж байгаа. Гэхдээ энэ дээр Вимбаньяма. Тийм. Одоо Лицичо Гуапо, Паже, Лемузен, Жоко гэсэн тамирчид байхгүй. Энэ тамирчид юусаа хайцныг нь мэдэхгүй. Олимпийн наадмаас хойш одоо боторч уу, тамирчид үнэхээр хүнд цохилтонд орч уу, яасан мэдгүй юусаа ингээд энэ үлрэл мэрэгжлийн тэмцээнд оролцож байгаа харагдсангүй. Одоо ингээд дандаа нөгөө залуучуудын ингээ харахад тиймээд ер нь яг ингээл Франц залуучууд иршээ баг. За нэгт Вимбаньяма. Тэгээд Драми гээд Мариама Драми гээд энэ 23-аас манай Монгол ирсэн тамирч байна. Тийм. За мөн Лиса Беркани гээд энэ чинь бас нэг Беркани бас байсан бах тийм. За юм байна. За Австрали шээ баг уучлаарай дөрөв тудлаа ирсэн байна. Нөгөө сая залуучуудын дөрвөөр. Тийм нөгөө Чиндүүд орсон дөрвөөр. Чиндүүгийн үнс орсон дөрвөөр. За тэгээ манай Монголын эмэгтэй баг байгаа. Инхтуул, Нарангоо, Цэрэнлам, Болор цэцэг гэсэн дөрөв. Улаанбаатар Амазонс бол бүрэлдэхүүнээ зарлаагүй байна. Яг Чиндүүтэй адилхан л юм юу юм бэ? Улаанбаатар Амазонс ч гэсэн юм баг нэг өөрчлөгдөхгүй баха. Гэхдээ өдөртөө хэлэхэд яг л тэмцээн эхлэхээс 24 цагийн өмнө одоо бүрэлдэхүүн 100% тодорхой болно тийм. Өөрчлөгдөхөргүй болж болдог байгаа. Тэгээд одоо бол бит хоёрын харж байгаа бүрэлдэхүүнүүд бол юм temporary шүү дээ. Ер нь солигдож болохоор юм бүрэлдэхүүнүүд харагдаж байгаа. За тэгээд нэмээд World Tour Women's Series-с гадна за Марселийн World Tour-д бол Серби өвөг эргэж ирж байгаа. Тэгээд өвөг чансаг тэргүүлээд араас нь Амстердам төрүүлдэг Toulouse чансааны 2 дээр тэгээд Амстердам Rabobank бол 3 дээр бичигдэж байгаа. За тэгээд энэ тэмцээнтэй зэрэгцээд бас нэг сонирхолтой тэмцээн байгаа. За энэ тэмцээн гэх юм бол дэлхийн аварга шалруулах тэмцээний урьдчилсан шат. Тэгээд урьдчилсан шатанд нийтдээ 6 баг, эмэгтэй 6, эрэгтэй 6 баг өрсөлдөж байгаа. За эмэгтэй 6 баг бол Чили, Латви, Азербайджан, Тайван, Бразил, Египт. За эрэгтэй дээр Монтенегро, Канада, Их Британи, Рванда, Иран, Азербайджан гэсэн ийм өрсөлдөөн гарах нэ. Тэгэд эндээс мэдээж хамгийн сонирхолтой баг гэх юм бол би эмэгтэй Азербайджаныг л яаж тоглох вэ гэсэн нэг тийм хүлээлт байгаа. Бүрэлдэхүүн байна уу? Зарлагч. Бүрэлдэхүүн зарлагтай юм уу? Дэлхийн яг нөгөө бүрэлдэхүүнээр л орж ирнэ л дээ. Одоо эрэгтэй эмэгтэй дутуу 3 баг. Тийм 3 баг. Одоо энэ тэмцээнээс тэ. Тэгээ эрэгтэй зэр заяа ангасаа багийг зарлахад бол Монтенегро, Иран гэсэн багууд миний хувьд бол ороод ирээсэ гэсэн хүлээлттэй байна. Ер нь бол баг Иран одоо бүр ингэж нэг дээр гараад ирэх болов гэж. Ираны тоглолт бас гоё штэ. Яг Азийн аварга үзэх үнэхээр үзэх штэ. Хувь тамирчид уурчаад үнэхээр өндөр штэ Иран. За Монтенегро бас ороод ирвэл гоё л. Одоо Монтенегрог хамгийн том төлөөлөх юм бол Ханжоги Йованович биш үү? Майлс Йованович те. Үнэхээр өндөр хөвтэй шиддэг. Тэр явж таарах те. За үзэгчдээ бас түрүүнийхээ Women's Series рүү иргээд ороход манай Монголын 2 баг нэг хэсэгт байгаа гэсэн. Нөгөө баг нь Филиппин. Энэ бүр үнэхээр давхгүй баг байна те. Гэтэ манайх бол Women's Series дээр Филиппиныг бол хождог. Хоцсоорч ирсэн. Тэгээ бүрэлдэхүүнийг харах юм бол Мека Качо байна. Мэддгээс Кая Пингол байна. За тэгээ нөгөө хоёр тамирчид бол үнэхээр мэдгүй байна уу. Риналин Феррер, Алексис Пана гэсэн ийм хоёр тамирчин. Энэ хоёр тамирчин одоо яадаг хийдэг нуруутай дурууд мэдгүй. Биш үү? За ийм байна. Тэгээд юу ч гэсэн энэ 7 хоногт бид энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр эмэгтэй багуудаа за тэгээд баасан гарагт яг энэ подкаст цацагдж явах мөчид эмэгтэй багуудаа бол World Tour Women's Series-ээр харах нь байна. Ингээд дэлхийн аварга шалруулах тэмцээн, Улаанбаатар World Tour, Сүхбаатар Challenger гэсэн тэмцээнүүд ер нь ойрцоор л байна. Нохойн дуу ойртно гэдэг чинь. Улам илүү догдлол мэдрэгдээд
эхэлж ийн да. Гоё. Тийм гоё байна. Тэгээд 5 дахь дугаараа энэ дүрээд өндөрлүүлээ. Мэдээж за дуус за Чи нөгөө Страхины хав шүү дээ. тийм шүү дээ. Оргил мөнх маань Яа. за одоо ингээд нөө нэг Жохон сандарч. синематик тайлбараараа Бич. За одоо за татаагаа эхлүүлээ. Йоо. Нөгөө сандарч. үзэгчтэй та бүхэнд оргил мөнх дэлхийн чансааг одоо ч тэргүүлж байгаа тий. Тэргүүлж байгаа. Тэргүүлэгч Сербийн гайхалтай нэгэн тамирчин Страхиня Стоиччийг танилцуулах болно. Оргил мөнх. За Страхины ингэж орохоор ямар вэ? Гоё яана. За Страхины Стоич гэж тамирчин бол сүүлийн чинь 2 жил. За 2 жил хагастай. 3 ертөнцийн ноёллоо. Үнэхээр босоо байлаа. Өнгөрсөн улирал нэг 7 хоног 7 хоногийн хугацаатайгаар 2 удаа чансааны тэргүүн байраа алдсан. Буцаагаад тэрийг маш урттай болоод авсан. Фредит нэг 7 хоног чансаа тэргүүллээ. Дионг нэг 7 хоног тэргүүллээ. Өстө 7 хоногийн л хугацаатай. Тэгээ үүнийг стацуулахын хад 2 жилийн хугацаанд бол дэлхийн чансаа баг 3 жилийн хугацаанд дэлхийн чансааг ноёлж байгаа. Энэ тамирчин. За Страхины Стоич гэж хинбэ гэх юм бол түүний хувьд 1992 онд Сербийн Нови Садд төрсэн. Тэгэд багасаа л сагсан бөмбөгтэй холбоотой байсан. Аав нь сагсан бөмбөгийн одоо дасгалжуулагч байсан хүн. Гэтэ тийм топ төвчний биш. Одоо нэг ахлах сургууль ч юм уу мэрэгжлийн бус багуудын дасгалжуулагч байсан. Тэгээд ерөөсөө л багасаа сагсан бөмбөг хүмүүцэн гэсэн. Түүний төрсөн ах болох Стефан Стоич ч бас 3-3-ын томоохон тамирчин мистер робот гэж хөшлөгддөг. Энэ тамирчин тэгээд ахтайгаа хамт ингээд ерөөсөө гэрийнхэн гадаах одоо юу гэдэг талбай тэр болгон дээр зогссон юм тамирчин. Тэгээд ах нь гэх юм бол одоо яг өсвөрийнх нь нэр алдар карьер гэх юм бол ах нь арай алдартай байсан. Стефан Стоич ч. Гэтэ Страхины Стоич бас нэг ахаас мотивац авах ч юм уу тэг нэг иймэрхүү зүйл бол байсан. Тэгээд яг мэрэгжлийн анхны карьераа гэх юм бол 2009 оноос эхлүүлсэн. 2009 оноос эхлээд Сербийн дотоодын 5-5-ын яг дээдлийнхаа багуудаар тоглож байгаад за түүнээсээ яваад Зүүн Европын 2-3 орн Чех, Словен гэх мэтчлэн улсуудын бас 5-5-ын лигүүд тоглож байсан. Тэгээд үнэхээр өндөр одоо тийм статик бол үзүүлж ийсэн юм байлаа. Тэгээд явсаар нөхөр 2013 онд NBA драфтад нэрээ өгч ийсэн. Гэхдээ мэдээж харамслаа сонгогдоогүй. NCAA дотор бол тоглож байгаагүй зөв шууд гадны лигээс Сербээс нэрээ өгч байгаа гэсэн үг шүү дээ. За NBA сонгогдож чадаагүй. Тэгээд 2020 оноос хойш 3-3 мэрэгчлэлд орж ирлээ. За бүр яг хүчтэй орж ирсэн гэдэг нь бол 2020 оноос хойш. Түүнээс өмнө зүгээр нэг одоо юу гэдэг юм бэ? Супер квест, хотын лайт квестүүдээр хальт хэлтгэн л тоглосон юм билээ. Тэгээд яг одоо эргэл буцалгүйгээр болсон бол 2020 оноос хойш. 2020 онд санх одоо Нови Сад багийн бүрэлдэхүүнийг л хоёр тоглолт хийлээ. За тэгээд түүнээс хойш одоо яг УБ баг бүрэлдэж эхлээд УБ-ийн бүрэлдэхүүнд ингээд эхнээс нь хойш тоглосон гэсэн үг. Тэгээд тэр нэг УБ-д анх тоглож байгаа бичлэгүүдийн нэг сонирхоод үзгээр бас мэддээ штэ. Страхины гэдэг царай мараа нэг мухай амар өргөн өмсгөлтэй заяа. Тэнгуүтэй нэг чүрис юм. Яг нэг тэр бичлэгийг тэр үзэхээс нэг бүрхэн. За тэгээд 2022 онд орж ирээд 2020 онд орж ирээд 22 он 23 оны MVP болж ирсэн. Улирлын MVP. Улирлыг оноо авалтаар тэргүүлсэн юм залуу. Нови Сад багтай бас яг 3-3-ын одоо мэрэгжлийн ертөнцөд хожигдоогүй цувралх юм бол хоёрт бичигдэх цуврал. Яг World Tour биш нийт тэмцээн Challenger Light Quest гэх юм бол баг ихнийх ч биш магадгүй. Тэр нь баг ихнийх баг. 28 тоглолт дараалаад нэг ч хожигдоогүй байхгүй. 28 тоглолт дараалаад нэг ч хожигдоогүй байсан нь манай Улаанбаатар баг тасалж ирсэн. Парк дээр. Тэгээ 23 оны сансар Challenger байна тий. За ийм томоохон амжилттай. Тэгээ одоогийн байдлаар их чансааг тэргүүлж байгаа. За 2 удаагийн дэлхийн авраг, 2 удаагийн Европын авраг, 2 удаагийн улирлын MVP, 2 удаагийн World Tour Final-ийн авраг, World Tour Final-ийн MVP болж исэн. Ийм тамирчин. Одоо яг бүр юуг харьцуулах юм бол шүү дээ. Одоо улсын national тэмцээнүүдийн шгшөөгийн баг хувь тамирчтай амжилтыг харах юм бол за Маэстрогийн дараа л орох болоотаас баг авчих. 2 удаагийн дэлхийн авраг гэдэг бол клубийн түвшинд ч гэсэн ер нь баг болоотыг даваад авчгаад 2 удаагийн MVP гэж хавцтай байгаа байхгүй. Тэгээ 2 удаагийн World Tour одоо яг тушаан болоотаас нэг дутуу амжилт гэх юм бол олимпийн медаль лалаа. За ахад Страхины талаарс нэг сонирхолтой мэдээлэл гэх юм. За энэ олимпийн наадамд оролцож байгаа. Парис олимпийн наадамд оролцож байгаа. Уг нь бол багаан оноо авалтар төлөвлөж байгаа тамирчин шүү дээ. Тэгсэн хэрнээ заяа хятадд хожигддаг 21.15 ч лөө хожигдож байгаа шүү дээ.
Энэ бол гэхдээ миний хувьд Хятадд серб хожил өгсөн гэдэг хамгийн том нотолгоо заяа. Тэр тоглолтод Страхины Стоич нэг л байна. Тийм ээ. Тэгэхээр хэцүү байхгүй. Гол нь Страхины ч өөрөө үүпагийн томжиж штэ. Тийм үү. Тэр чи спонсор нь яг Хятад байгаа шүү дээ. Хушаа тий. Тэнгүүтээ яалтчгүй тэрийг бол яг Страхиня нэг тоглолтод нэг оноо авч яах гэдэг бол энэ баг карьерт нь анхны удаач биш магадгүй. Тийм тэгээд 3-3 гэсэн үнгийн Серб Хятад хоёрын одоо харилцааг уудлуул далай гэдэг чинь. Далай л та. Далай. За нэг тоглолт нь уг нь бол биш үү? Би бас сайн санддаг байхгүй. Тэр чинь Вений дэлхийн авар гарч байгаа. Хэсэгтээ юу хоёр тоглолдог байхгүй юу? Франц, Серб хоёр тоглолтын. Тэгэд 15-11-ээр Серб хожигдож жагаад бариад 16-21-ээр Серб хождог байхгүй. 11-15-аас бариад 21-16 хожиж шүү. Тэгэд бүх оноог нь Страхиня ганцаар авдаг. Тийм. Уг нь бол ийм тэмэрч штэ. Тэгсэн нэг Хятадын эсрэг баг нь 15 он болоогүй маа чи ойлгож болно штэ чи Страхиня нэг тоглолтгүй өдр гэж. Үгүй тэр бол бодлаа шүү. За далай тийм. Далай. За тэгээ юм л байна дөө. Тэгээ Страхины Стоич бол мэдээж Доктор Стрэнж гэж хочилдог. За Сербийн бас гэсэн нэг хоч байсан юм аа. Гэхдээ яг нэг л дуусраж санахгүй мартчихич. Нэг бас өөр хоч үүдийн сербүүдийн дууддаг. За тэгээ юм л байна дөө. Магадгүй тэгээд Страхиныгийн хувьд дараа жил ихэд зарим одоо энэ үлрэл таач биш магадгүй 3 одоо бүх цаг үеийн номер 1 гэж дуудагдсан байхыг ч үгүйсэхгүй. Гэтэ яг ингэж дуудагдахын тулд түнд ялцчгүй олимпийн медаль хэрэгтэй. Олимпийн медаль хүртэл одоо нас нь яах нь те Серб ч өөрөө дотоодын өршөлтөд ямар ч хангууд л одоо 92 33 настай дараагийн олимп хүртэл 36 37 настай гэхээр бас жоох хэцүү л болсон доо тийм манай үе штэ. Гэхдээ тамирчны наст бол хэцүү штэ. Дэг мох хоёрт боломж байж болоод тах чинь. За тэр ч яах вэ? За ингээд хоёулаа 5 дахь дугаараа дуусгая. Тэгэхээр 3 подкастын 5 дахь дугаартаа хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Оргил мөнх их батнаар байлаа. Дараагийн дугаараар уламжлах ёсоор баасан гарагтай 6 дахь дугаараараа эргүүлцгаая. Та бүхэн дэлхийн цуврал тэмцээнүүд болон челленжер тэмцээнүүд 3-3-ын бүхэл тэмцээнүүдийг аль биесны онцгой хэрэгтэйгээр Premier Sports Network телевизээр хүлээн авч үзэх боломжтой. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай үзэгчтэй.